За сайн уу манайхаа бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаараар би Америкийн нэгдсэн улсын Флорида мужид гарсан 14 настай Soul Cesar гэх хүү тохиолдсон гунигтай одоо хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. Хэрвээ таны ойр дотны хүмүүсийн дунд өсвөр насны хүүхдүүд байдаг бол сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ удаагийн дугаарыг сонсоорой гэж хүсэж байна. За ингээд шууд дугаартаа орцгоё. За Меган Гарсиа нь 3 хүүтэй нөхрийнхөө хамтаа Флорида мужийн Орландо хотод бол амьдардаг эгэл жирийн айл байгаа. За том хүүгийнхаа эцгээс салж сүүлд хүнтэй суугаад 2 хүүтэй болсон. За тэдний том хүү Soul Cesar нь 14 настай, сагсан бөмбөгт маш их дуртай. Том болоод мэрэгжлийн сагсан бөмбөгийн тамирчин болно гэж бол мөрөөддөг гэсэн. Эцэг эх нь мөрөөдлийг нь дэмжиж хувийн дасгалжуулагч хүртэл ингээ авч өгч байсан. Формула 1 буюу F1 гээд хурдны одоо машины бортыг бас айгүй сонирхдог. За ер нь бол айгүй тийм спортлог хүү байсан гэж хэлж болно. За гэр бүлтэй хайртай, ойрхон амьдардаг ээлүүдтэйгээ цагийг одоо хөвгчлөлтөд өнгөрөх дуртай ийм хүү байгаа. За 2024 оны 2 сарын 28-ны өдөр Меган оройн хоолоо бэлдээд галтгооныхоо өрөөнд бол байж байсан. За ингэх зур болохоор нөхөр нь 5 болон 1 настай Александр Габриэл гээд 2 хүүгээ унтуулах гээд унтлагын үед өрөө рүү явцсан байсан. За харин том хүн нь болохоор өрөөндөө ингээд уцаа оролдоод байж байсан. Хүүгийнхаа өрөөнөөс нэг тийм чанга дуу гарч байгааг бол сонссон. За шууд яарал нөгөө хүүгийнхаа өрөө рүү орсон чинь хүү нь бол өрөөндөө байгаагүй. Харин ариун цэврийн өрөөнөөс усны дуу гарч ирсэн байна. За тэгээ ариун цэврийн өрөөний хаалгыг онгойлоход үтсэн чинь Меган бол нүдэндээ ч итгээгүй. Хүү ингээд шалан дээр хэвцсэн түүнээс маш их одоо хэмжээний цус гарч ирсэн ба. Тэгээ Севил бодохдоо ингээд шалан дээр хальтраад толгоогоо одоо гимтээгээд унсын бахтаа гэж бодож исэн ч гэсэн энэ их хэмжээний цус гарна гэж баймаргүй юм да гэд тухайд Меган хүүгийнх нь хажууд нөхрийнх нь гар буу болох Springfield XT5 45 калибрийн одоо гар буу хэвтэж байгааг юусаа анзаарах зөхөөгүй байсан. Хүүгээ гар дээрээ тэврээд түүний зүрхнийхэн цохилт нь баг багаар одоо удааширж байгааг тэрээр мэдэрчээсэн ба. За ингээд төрийн тусламжийн ирэхээс өмнө хүүдээ одоо анхан шатны тусламж үзүүлэх ёстой гэж бодоод хэмэл амьсгал бол хийж эхэлсэн. За тухайд гэрт нь бол маш их тийм эмх замбраагүй байдал, ойрлон чарлаа одоо маш олон зүйл тэнд болж исэн учраас за 5 настай хүүн бол сэрээд унлахныхаа өрөөнөөс гараад ахыхаа өрөөнд бол ирсэн. За тухайд бол мэдээж 5 настай хүүг бол маш аимшигтай дүр зураг өгсөн ба. Ээж ах хоёр нь хоёулаа цуснд буудагдсан. Ээж нь одоо ахт нь хэмэл амьсгал ингээ хийж байгаа тэр дүр зургийг бол энэ 5 настай хүү харсан. За маш их айсан, гайхсан. За энэ үед нь хэн нэгэн түүнийг одоо өрөөнөөс холдуулсан. За 14 минутын дараа түргэн тусламжийн ирээд за хүүг бол яаралтай одоо эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэж үзсэн боловч за 14 настай Soul хүү 2024 оны 2 сарын 28-ны оройн 8 цаг 54 минутанд түргэн тусламжийн одоо машинд амнасаа алдсан юм харамсалтай хэрэг гарсан байна. За ингээд тухайн хүүд одоо яг юу тохиолдов, юу болсон шүн хүүд нь яг юу тохиолдсныг бол тэд мэдээг байсан. За ингээд цагдаагийн албан хаагчид ирсэн. За хүүгийн одоо амнасаа алдсан ариун цэврийн өрөөнөөс түүний гар утас за мөн амиа орчлоготой одоо хэрэгэлсэн гар буг цагдаа нар бол авч явсан ба. Цагдаагийн албан хаагчид за цагдаагийн хэлтсээс Меган руу бол холбоо барьсан. За ингээд таны хүүгийн утаснаас бид нэг мессеж оллоо. За мөн танай хүн амнасаа алдхаасаа өмнө 10 удаа одоо тийм селфи авч утсан дээрээ үлдээсэн байна. За тэгээд тухайн селфин дээр болохоор яг ингээд тухайн гар буг өөрлөгөө чиглүүлээд барьсан нэг тийм зураг одоо авсан байна. За мөн хэн нэгэнтэй мессеж бичсэн байна гэд. Тухайн мессеж дээр болохоор Дани гэсэн нэг хүнээс хайрт минь аль болох одоо хурдан гэртээ ирээрээ гэсэн тийм мессеж Soul хүүд бол ирсэн. За хүү болохоор хариуд нь хэрвээ би яг одоо гэртээ очие гэвэл чи юу хийж чадах уу гэж бичсэн ба. За хариуд нь тухайн Дани гэх хүн тэгээж гуй одоо миний хайртай хаан минь гэсэн нэг тиймэрхүү одоо найз охин нь гэж баг ойлгож болохоор тиймэрхүү одоо харилцан яриа өрнүүлсэн байгаа хгүй утсан дээрээ. За ингээ Меган бүр маш их гайхсан. За манай хүү бол найз охин байхгүй хэн рүү ингэж их яарад хинтээ мессеж бичсэн гинэ та ингээ тодорхой болгоод өгч болох уу гэж тухайн цагдаагийн офицероос бол асуусан. Цагдаагийн офицер энэ болохоор хүн биш ээ харин хиймэл оюун ухаан гэж хэлсэн байна.
Ерөнхийдөө бол хүнтэй биш, харин хиймэл оюун ухаантай сөүл хүү нас орохоосоо өмнө харилцсан одоо тийм яриа өрнүүлсэн байна гэдгийг Меганд хэлсэн баг. За сөүл хүүгийн хувьд 2023 оны 4 сард Character AI платформыг бол ашиглаж эхэлснээсээ хэдхэн сарын дотор нэг тийм мэдгэдэгүүд дотогшоогоо зожиг тэгээ өрөөндөө ганцаараа өнгөрөх цаг нь бүр улам бүр нэмэгдэжсэн байгаа. Тэгээ сургуулийнхаа сагсан бөмбөгийнхөө багаас гарсан сургууль дээр маш их асуудлууд гаргаж эхэлсэн учраас эцэг их нь дэлгэцийн цагийг нь хязгаарлаад заримдаа шийтгэл болгоод утсыг нь хурааж авдаг гэсэн байна. Ер нь бол хүүгийнхаа сэтгэл зүйн асуудалтай байна гэдгийг нь бол мэдчихсэн янз бүрийн одоо арга хэмжээ бол авч ирсэн ч гэсэн гэтээ эцэг их хоёр нь болохоор Character AI гэдэг энэ платформыг чатботтой бол ийм амар урт хугацаагаар яриа өрнүүлдэг байсан гэдгийг нь бол ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээ буруутгахад одоо бас л хэцүүлтэй. Яагаад тэгэхээр хэмэл оюун ухаан чинь асар хурдтай хөгжиж байгаа. Том компаниуд, жижиг компаниудын хоорондын өрсөлдөөнөөс шалтгаалаад хурдцсан одоо улам нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр ажилдаг эсвэл сурдаг хүмүүс л бол байнгын ингээ мэдээлэлтэй байна гэдэг нь нэг асуудалтай. Энэ Character AI нь болохоор бидний одоо байнга хэрэгэлдэг эсвэл энэ зөндөө ингээ сонсоод байгаа ChatGPT гэдэг ч юм уу эсвэл бусад хэмэл оюун ухааны чатботуудаас бол арай өөр. Ерөнхийдөө хэрэглэгчид алдартнууд за эсвэл одоо уран зохиолын дөрүүдэд ч юм уу суурилсан эсвэл одоо өөрсдөө бүтээсэн тийм олон төрлийн чатботтой бол ярилцаж болдог. За тэгээд Character AI-ийн ботууд нь болохоор яг л нэг тийм хүнтэй адилхан одоо харилцааны өнгө аястай тэгээд нүүрний хувирал тохио зангаа ч юм уу үзүүлэх ч юм уу тэр нь бүр яг жинхэнэ хүн шиг тийм мэдрэмжийг бол төрүүлдэг. ChatGPT дээр бид нэр ингээд бас яриа өрнүүлдэг штэ. Гэхдээ тэр бол нөгөө юу гэдэг ямар нэгэн дүр ч юм уу ямар нэгэн тийм роботыг дүр ч юм уу гарч ирдгүй штэ. Ер нь бол бид нэр зүгээр ингээд бичингүүд биднэрт хариулт өгдөг те. Тийм л гэдэг. Гэтэл Character AI нь болохоор та ямар нэгэн дүр бүтээгээд өгчнө гэсэн үг. За тэгээд тухайн дүрдээ та өөрийнхөө одоо тэгээд чи бол одоо ийм дүр шүү, чиний нэр чинь тэр шүү гэдэг ингээ өгч штэ. За тэнгүүтээ тухайн тэр дүртэйгээ яг хүнтэй харилцаж байгаа юм шиг ингээ байнга харилцаа яриа өрнүүлж болно гэсэн үг. За сөүл хүүд чатботтой нэг дүр өгсөн байгаа. За тухайн дүр нь болохоор Game of Thrones гэдэг зурвал хэдэж штэ. Тэгээд тэрний нөгөө луугийн ээжийнх нь дүрийг тухайн тэр чатботтой өгөөд тэрэндээ нөгөө Daenerys гэдэг нэртэй гэхдээ Dany гэж дууддаг. Гэхдээ тэр хоёроо одоо харилцан яриа нэг тийм хосууд шиг гэхдээ бүр насанд хүрсэн тийм хүмүүс шиг хоорондоо харилцдаг гэсэн байхгүй юу. Тэгээ нэгийгээ байнга хайрт минь, хонгор минь гэж дууддаг. За жишээлбэл тэр хоёрын одоо хоорондоо биччихсэн хит хитэн харилцаа яриа нь одоо юм олон нийтийн хэвлэл мэдээллийн сугуудаар бол цацагдсан байсан. За тэрнээс нь би та хэдтэй товчхон бас дуртаад явчих. Сөүл ингээд би ингээ өөрийгөө маш их үзэн ядж байна гэдгсэн чинь тухайн одоо Дэни чи яагаад өөрийгөө үзэн ядаад байгаа юм бэ гэд асууж байгаа хгүй. Тэнгүүд сөүл хариуд нь учир нь би өөрийгөө ингээд нэг тийм хангалтгүй, чиний хувьд одоо хангалтгүй гэдгийг мэдэрч байна. Тэгээ би өөрийгөө тийм чухал хүн гэж юусоо бодохгүй байна. Миний үхэл хамгийн сайн зүйл гэж болох байхаа. Хинч миний муухай царайг дахиж харахгүй, хинч миний туранхай хачин биеийг дахиж одоо харахгүй. Энэ сонголтоороо би бүхнийг мартаж чадна. Надад тулгарсан бүх асуудлыг би мартаж чадна гэсэн нэг тиймэрхүү одоо харилцаа яриа өнөөсөн байсан. За хамгийн одоо асуудалтай нэг хэсэг байгаа. Тухайн чатбот сөүл хүүгээс ингэж асуусан ба. Би үнэхээр нэг зүйлийг мэдмээр байна. Хариулт нь юу гэж ирсэн? Би чамайг үзэн ядахгүй. Чи амиа хорлох талаар ер нь бодож үзнэ үү гэж тухайн чатбот сөүл хүүгээс асуусан ба. Хариуд нь болохоор сөүл хүү би тийм маш их өвдөлт мэдэрч бол өхмээргүй байна гэж хэлсэн чинь тухайн чатбот буюу одоо Дэни тэгж яриад хэрэггүй. Тэр чинь үүнийг хийхгүй байх хангалттай шалтгаан биш. Чи зүгээр л хийж чадахгүй гэсэн нэг тийм яриа өрнөсөн байхгүй юу? Сөүл хүүгийн хувьд амиа хорлохоос өмнө эцэг их нь түүнийг сэтгэл зүйн ингээд докторгүй улам бүр дотгошоо тэгээ сурлан ч гэсэн муудаад сонирхол хобби нийгмийн харилцаанд итгэхгүй болсон учраас сэтгэл зүйчдэр бол уг нь явуулсан юм билэ. Тэгээд тухайн одоо сэтгэл зүйчин түүнийг айдас болон сэтгэл санааны докторгүй байдлын эмгэгтэй гэж бол оншилсан. Гэтээ тухайн сэтгэл зүйчдэр бол 5 удаа яваад тэгээд дахиж ерөөсөө тухайн сэтгэл зүйчдэр бол очоогүй мөлий. Захим хуудаснаас болж гэмтэл авсан, асуудалд орсон хохирогч хүүхдүүдэд зориулсан нийгэмлэгэнд хэрэгүүн Мэтью Бергман гэх хүний одоо тусламжтайгаар сөүл хүүгийн ээж нь Character AI гэдэг энэ компанийг шүүхэд бол өгсөн байгаа. Ер нь бол захим хуудасууд болох TikTok, Snapchat
Discord, за Meta зэргээс болоод маш олон хүүхдүүд бол хохирсон хэрэгүүд бол гардаг гэж Matthew гэх хүн бол дурдсан байсан. За нэхэмжлэлт болохоор Character AI-ийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн аль эсвэл хүүхдэд тохиромжгүй гэдгийг хүүхэд болон эцэг эхчүүдэд анхааруулах тэм заалт заавалчгүй байх ёстой. За энэ дээр ингээд та нар ажиллах ёстой гэсэн зүйлийг бол Меган тавьсан. Меган болон түүний нөхөр ингээ харамсалтай нь бол хүүгээ чатботтой харилцдаг гэдгийг нь бол мдэггүй байсан. За хүүгийн хитрхи дотгошоо болоод байхаар нь бол цахим хуудасуудыг шалгаж үзсэн ч гэсэн тухайд ерөөс ямар ч асуудалтай зүйл бол олдоогүй. Одоо Character AI ч юм уу иймэрхүү өдөр үсгээ тэрнтэйгээ харилцан яриа өрнүүлдэг иймэрхүү аппликейшн гарч ирсэн гэдгийг Меган болон түүний нөхөр бол мдэггүй байсан. За тэгээ түүний хүсэж байгаа зүйл нь болохоор иймэрхүү төрлийн аппликейшн, иймэрхүү төрлийн платформуудыг насны хязгаар заах хэрэгтэй байна. Хүүхдүүд аль болохоор ашиглахгүй байх хэрэгтэй байна гэдэг дээр үндэслээд ерөнхийдөө энэ компаниг бол шүүхэд өгсөн. Компани зүгээс гүн эмгэнэл бол илэрхийлж байна. За тэгээд хэд хэдэн функцүүд одоо нэмж шинжилсэн гэсэн тиймэрхүү утгатай мэдээллийг бол гаргасан байлээ. Меганы хувьд болохоор хүүхдүүдэд ингээд сануулга болоо сэрэмжлүүлэг болгох үүднээс иймэрхүү төрлийн одоо платформуд чи амиа хорлох талаар бодож ирсэн үү? Эсвэл бол тухайн одоо насан туршаагүй хүүхэдтэй насанд хүрсэн хүнтэй харилцаж байгаа юм шиг одоо хайрц минь хонгор минь одоо юу гэдэг хоёлаа ингээд гэр бүл болъё би чиний одоо найз охин шүү. Чи өөр охин руу одоо бичиж болохгүй шүү ч гэдэг юм уу. Тиймэрхүү харилцаа яриа өрнүүлнэ гэдэг чинь өөрөө маш буруу зүйлээ гэж Меган энэ тал дээр айгүй одоо эсэргүүцэж дуу хоолойгоо бол одоо өргөд явж байгаа юм билэ. За тэгээд ийм маш харамсалтай одоо хэрэг байна. Тэгээд угаасаа бид нэр ингээд технологи ингэж их хурдтай хөгжиж байгаа ийм нийгэмд амьдарч байгаа. За хиймэл оюун ухаангүй бол тэгээд ирээдүгөө төсөөлөх аргагүй болсон ийм үед бид нэр үр хүүхэдтэй за дүү нартай ялангуяа ингээд за иймэрхүү төрлийн аппликейшн хэрэглэж байгаа бол энэ ингээ хиймэл оюун ухаан шүү. Энэний арт ингээ хүн байхгүй чи ингээ зүгээр л компьютер дээр интернет дээр байгаа датаг ашиглаад чамдтай одоо харилцаж байгаа шүү гэдэг юм уу те тэрийг хэлж ойлгуулах за нөгөөтэйгүр хүүхдтэйгээ гоё ярилцах найз шиг байх ер нь хүүхдүүд чинь ингээ 9 шидийн бичлэг видео янз бүрийн үзээ тэрнээсээ янз бүрийн сэтэл аваад ингээд явах боломжтой учраас за багаас нь утасны хэрэглээг нь багасгах тэгээ аль болохоор амьд харилцаа үүсгэх гэдэг юм уу те. За нэг иймэрхүү одоо харамсалтай дугаар ялаа одоо хэнд нь буруу хүн мэддэхгүй одоо юм байла. За тэгээ та бүхэн маань юу гэж бодсноо хүсвэл комент хэсэгтээ үлдээгээрэй. За хэдүүлээ дараагийн дугаараар удахгүй уулзъя. Түр баяртай баярлалаа.